Хот өндөр суух тавтай морил бий болгочлогч их бат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг гантлаг ах маань бидэнд бэлтгэн хүргэнэ. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгоны хот өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани болон цахим ирээдүйд хамтдаа авраатай G-Mobile ивент итгэж байна. За өнөөдрийн сэдв Финланд улсын боловсролын системийн талаар юм байна, тийм ээ. Тий. За Финланд улсын хөгжил дэвшил за энэ дундаа боловсролын системийг яаж ингэж хөгжил дэвшилдээ ашигласан бэ гэдэг талаар мэдээлэл бэлдэж үзэгчтэйгээ хуваалцахаар энд байна. За яагаад Финландыг онцлсан юм бэ? За Финланд их сонио. Одоо газар зүйн байрлалын хувьд ер нь тэгэл бүх юм чинь цаг уур энэ газар зүйн байрлалын байгалийн өгдөл чинь ер нь бүх юмыг тодорхойлоод байгаа хэрэг маш их хүчин зүйлтэй оролцдог. Одоо Оросын улбаны улс гэх том улс байна. Монгол улс наад талдаа одоо энэ Аз талдаа тий уртлаараа хятад улстай хиллээд ингээд бөөрлөд бараг л Казахстантай бараг хилчих гээл ингээд байж. Финланд ч бас яг баруун талынхан бараг адилхан бохгүй. За. Цаад талд нь ер нь Европ талдаа бол тэр хавьд чинь Скандинавийн хойгийн урагшаага Шведийн одоо хаант улс том хүчрхэг байсан тэр хавьд. Тэгэхээр цаад талдаа бол ер нь Финландын түүхийг аваад үзэх юм бол ер нь үндсэндээ Шведээс салаад анхны улс гэдэг юм а болж эхэлж байгаа. Наад талдаа Оростой хэлсэн. За яг хойгуураа нэг жоохон хэсгээр Норвег, Эстонтой бас нэг ус мусаараа ингэж хэллээ. Тэгэхээр ер нь бол яг байрлалын хувьд Монголтой их ойрхон багт ойролцоо. Одоо бид нарт нэг байдаг шүү дээ. Хойд Оросын нэг ийм Оросын баавгатай урталтай хятадын луутай гэдэг шиг Финляндууд бас адилхан байхгүй. Адилхан Оросын баавгатай. Тэр бидний хятадын лууны хооронд Швед гэсэн бас том улстай хэлдэг. Тэдний түүхээрээ бол ер нь тэр Шведийн нөлөөнд бол ер нь байж исэн. Тэгээд хүн ам нь харьцангуй одоо цөөхөн Европын улсууд гэхэд тий 5.6 сая хүн тий. Манай Монгол улс чинь 3.5 гэхэлэр нэг 60% илүү байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор ер нь их маш одоо сонирхолтой тийм кейс гардаг. Яг манайхан нөгөө хөгжлийн загвар эднэр гэхэлэр нордик загварууд угаасаа их авч үздэг. За тэр дундаа Финланд бол ер нь их тийм монголчууд бидний ялангуяа их хараад тий сургамж авах, дуурайх тийм улсууд л да. Тийм тийг хоёрдугаарт энэ боловсрол нь бас их сонин жижиг улс гээд одоо юу гэдэг том гүрнүүдийг дуурайгаа явчаагүй яг өөрийн гэсэн тийм боловсролын систем эднэрийг хөгжүүлчих чадсан тийм улс. Ийм болохоор Финланд улсыг сонгож авлаа. За ер нь эхлээд шууд боловсрол нь ийм тийм гэж ярихаас өмнө Монгол улстайгаа харьцуулаад жоохон бүгдээрээ юу авц төсөөлөл авцгаая тийм ээ. Ягаад гэвэл бид нар одоо тэгэл энэ бүх яриа чинь тэгэл явж л одоо би монголчуудаа хэрэгтэй, улстай хэрэгтэй, бие биендээ хэрэгтэй л мэдлэгийг хуваалцах зорилготой юм чинь тийм. Тэгэхээр газар нутгийн хувьд за хүн амын сая ярьсан тийм 5.6 сая хүнтэй. Газар нутгийн хувьд бол 338,030 квадрат километр. Энэ нь манайх чинь 1.556 сая квадрат километр нутагтай гэхэлэр нэг 4.5 дахин бага. Өөрөөр хэлбэл манай нэг 4.5 аймаг, 4 бүтээн аймаг, нэг хагас аймагтай тэнцүү дайны ийм газар нутагтай. За тэгээд хүн ам нь 5.6 сая мөртлөө дотоодын нэгтдэг гэдэг. Эдийн засгийн ямар юм те 304 тэрбум долларын эдийн засаг. Манайх чинь хэд вэ? Манайх 26 тэрбум. 12 дахин бага. За яг нөгөө хүн ам бас нэг 60% их юм чинь ингээд нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүнээр авчирсан бол 54,000 орчим доллар ногдож байгаа. Манайх бол нэг 7,000 гарч байгаа. 7,200 орчим болж байгаа. За нэг хүнд ногдохороо ч гэсэн нэг 7.5 дахин том Монгол улсаас ийм одоо том эдийн засаг хүчирхэг тий энэ 5.6 сая хүнтэй тийм том улсыг бүтээсэн байгаа. За энэ бол яг эдийн засгийн тийм хүний хөгжлийн индекс дэлхийд 12-т ордог. За манай улс бол одоо 104-т орж байгаа. За нөгөө нэг алдартай авилга. Монгол улс одоо сая бол хамгийн сүүлчийн Transparency International-ийн гаргасан одоо тайлангаар бол 114 дахиад орсон. Жохо ухраад байгаа шүү дээ. 100 руу орчихсон ухраад. Финланд бол ерөөсөө эхний топ 5-т л явдаг. Яг одоо бол 2 шүү дээ. Денмарк 1-д, Дани улс 1-д, тэгээд Финланд 2-т явдаг.
авилгын интгсэр юм. За ер нь энэ улс тэгээд хизээ үүсч ирээд ингэсэн юм бэ гэдэг. За түүхийг нь аваад үзгээр манайх шиг ийм одоо манайх ч бол түүх ярих юм бол Монгол бол ер нь эртний улсуудын төр тулсын бараг л эхний төр тулсуудын нэг гэж үзэн шүү дээ. Одоо хүний сүнүүгээсээ ярина, тоолно. Тэгээд яг одооны Монгол улсын юг бол манжин дарлын дараа гэвэл 1911 оны эрхчлээний хувьсгал гээл 21 оны ардчилсан хувьсгал гээл яригдана. Ардын хувьсгал тий. Тэгээд сая одоо 90 оныгоо ардын хувьсгал гээд 90 оныхоо ардчин хувьсгал гэх нэг одоо зарим нь энэ ч хувьсгал тоолох юм уу тоолохгүй юм гэл ингэ байж. Финлянд улс бол маш тодорхой. Ерөөсөө л 1809 онд Шведээс салсан. Саяхан богоц одоо биднийхэр бол тэрнээс өмнө бол яг тэн дээр бол Шведийн харьяанд байсан болохоос биш. Ерөөсөө тийм тусгаар улс манайх шиг ингээд тийм улс байгуулаад төр тулс байгуулаад тэндээ бүжигнүүлж байсан тийм түүх байхгүй. Ер нь газар нутг нь ингээд жоохон хойшоогоо хүүтэн дүү намгархаг хөрс одоо үржил шим жоохон муутай тэр талдаа ордог. Тэр нэлээд хойшоо шүү дээ тий. Тэгээд 1809 онд Шведээс салаад 200 жил үндсэндээ нөгөө Монгол манжин харьяанд байхад үед үндсэндээ хаант Оросын жоохон тийм хараанд байсан. Оросын хараанд. Тэгээд 1917 онд нөгөө Октябрийн хувьсгал гээд Орос дотроо бужигнсан чинь тэр завшаанаар тусгаар болж бүрдсэн. Өрдөл 1917 оноос л үндсэндээ бол улсаа байгуулаад явж байгаа юм фин үндэст. Хүнээр ярих юм бол жоохон хөвгтөл ах нь шүү дээ. Үнэхээр тийм жоохон хөвгтчих. Тэгээд ер нь энэ яг сонирхолтой юм байлээ. Энэ би одоо Финляндыг одоо мэдээж түүхч биш шүү дээ. Гэхдээ бид нар нэг 2019 онд Монгол хүний товчон гэдэг нэг юм ном бичижсэн. За тэр номон дээр би үнэндээ 3 авторын нэгээр орж ирсэн. Тэгээд тэр дотор улсуудыг ингээд ер нь энэ улсууд чинь ер нь яаж хөгжсөн бэ тий. Тэгээд ялангуяа тэр улсуудад нэлээд амьдардаг монголчууд тий эсвэл яг тэрийг нэлээд сонирхож үздэг ийм бараг 40-од улсын жишээнүүдийг оруулад тэгээ Финлянд улсыг тухайн үед л айгүй сонирхолтой санагдаад нэлээд ярьж байсан. Тэгээд үндсэндээ сая тэр материал бэлдэж явахдаа тэр Монгол хүний товчон номоо нэлээд үзлээлдээ буцааж эргүүлж үзлээ тий. Тэгээд ер нь бид нар Монгол хүний товчон гэдэг үндсэн санаа нь бол яг бид нар урагшаага хөгжил ярина. Тэгтээ эхлээд ярихаас өмнө эхлээд нэг ер нь бид одоо ер нь хэн блэ тий. Би ер нь одоо би хэн бэ гэдэг эхлээд асууж эхлэх хэрэгтэй. Би гэдэг чинь одоо цогоор өнгөрсөн байна. Тэгэл хаашаага харсан. Тэгээ Финлянд улс дээр бол дөнгөж тэр 1800-аад оны ихээр яригдж яхад нь Йохан Вильям Снеллман гэдэг нэг хүн жишээлбэл маш их үр гүйцэтгсэн баг. Энэ бол тийм философч, улс төрч, тийм сэхэтэн хүн. Тэр үндсэндээ бол тэр урд нь байхгүйсэн баг шинээр фин үндэстнийг бий болгоод одоо бидний яриад байгаа national identity үндэсний ижилсэл тий одоо энэ Финлянд хүн гэж ямар хүн байх юм эднэр гэдэг дээр нь бол тэр суурийг нь ингэж маш тийм тухайн үедээ цэгцтэйгээр тэгээд нийгмээдээ гэж манлайлж ирсэн. Ер нь сэхэтнүүд нь тэрний нэг төлөөлөл нь энэ хүн байт юм бэл. Бараг үндэсний философи гаргаж ирсэн биш үү? Яг тийм нөгөө Америкийн нөгөө founding fathers гэдэг яригддаг шиг тий энэ хүн болохоор тэр Финляндийн үед бол тухайлбал нэг сонирхолтой юм гэвэл яг энэ Финляндууд улсуулаад ингээ явахын тулд бид нар юугаар нэгдэх ёстой вэ гэдэг тэр нэг үндэст нь нэг хэл гэж. Тэр Финляндийнхаа тэр фин хэлээ маш сурталчилж ер нь бид нар хэлтэй байх хэрэгтэй гэж. Одоо эдгээр чинь ер нь тэгэл бодоод тахаар ер нь эзэнт гүрний тухайд бол монголчууд маань бид нар одоо тэр мандаж авсан үедээ ер нь монгол хүн гэж ер нь ямар хүнийг монгол хүн гэж хэлсэн бол одооных шиг ингээл тийм цустай ийм цустай гэдэг байсан болов уу яадаг байсан болов тий боломжгүй шүү дээ тэр чи одоо тийм том эзэнт гүрэн байгуулчаа тий яг цус ярих юм бол жоохон хэсэг тэр чинь хэдэн сая байд тийм ганц 2 сая л тоологдож байгаа шүү дээ тэр чинь тий. Тэгэхээр тэр үед ч гэсэн ер нь Чингис хаан ч гэсэн хэл монгол хэлийг ер нь л монгол хүн гэдэг чинь монголоор л ярьдаг байх ёстой гэдэг тэр эзэнт гүрний иргэн бол тий. Тэгэхээр одоо яг өнөөдөр ч гэсэн яг манай Монгол улс ч гэсэн бид нар одоо энэ тал дээр Монгол улсын бүх иргэд монголоор ярина. Тэгээд мэдээж эн чинь үндэсний цөөн хөд байж байгаа тий. Одоо манай Монгол улс бол казак, туга ийм арай өөр хэлтэй байна. Энэ дээр хос хэлний бодлогыг хичээл одоо хэрэгжүүлж байгаа. Яг энэ жилээс эхлээ хос хэлний бодлого гарсан. Тэр нь бол юу гэхээр бүгднгийн
тэр одоо жишээлбэл казах хүүхдүүд маань казах хэлээр март гэж дуулж болохгүй. Энэ бол тий. Энэ бол бүр одоо нүүбийн одоо бид нар тусгаар ус тэнд байгаа хүлээсэг үүрэг. Тэгэхээр юу вэ гэхэлэр энэ хос хэлтэй л болно. Төрлөх хэлээр казах хэлээр сурах хэрэгтэй. Ямар ч хүн ер нь тэгэл ээж аваасаа сурсан гэртээс тэр хэлээрээ сурах хэрэгтэй. Дээр нь монгол хэлийг бол бас яг ялгаагүйгээр тий яг адилхан улсынхаа хэлийг давхар үздэг хос хэлний бодлогыг гаргаж ирж байна. Энэ үднээс үцхээр монголчууд бас жоохон уужимч байгаа юм шиг. Одоо бид нар сонсоод байгаа шүү дээ. Өвөр Монголд тий. Өвөр Монгол үгнүүдийг хаагаад хятад улсуудаа ийм том дэлхийг ийм том одоо улс хүчрэг улс болчоод тий нэг ийм жижиг асуудалтай ч юм уу зуралдаал тий бүр ингээд дарах гээл тэгтэл чи одоо монголчууд ч бас арай өөр хандаад байгаа л да асуудалтай. Чингис хааны USS нөгөө нэг шашны эрхчлөө гэдэг шиг тий хэл дээр нь ч гэсэн ингээд тэр хамаагүй монголоор л ир. Тэрнээс мэдээж хүн бодвол их хэлээрээ бол сурч боловсрах ярих эрхтэй тэрийг чинь дэмжинэ гэсэн. Тэгэхээр энэ талаас бол яг Финляндуудын 1900 дөнгөж улсаа байгуулах хийжсэн ажил бол одоо л нэг юм зөвшрөх гэж явах шиг байна тий. За тэгээд дараагийн нэг сонирхолтой ажиглалт бол Финляндуудад эмэгтэйчүүдийн оролцоог нийгэмдэх оролцоог бүх шатанда улс төрд болон бүх энэ нийгэмдэх оролцоог маш өндөрт гаргаж тавьдаг. Анх дэлхий дээр одоо хоёр дахь улс болсон Шинэ Зеландын дараа энэ ерөнхий сайд биш нөгөө парламент эмэгтэйчүүдийн сонгуул өгүүлдэг болгосон. Тий. Тэр чинь 1900 он хүрээг байсан. 1896 үед тэр хавьд. Ер нь дэлхийд дээр хоёр дахь улсыг эмэгтэй хүнийг сонгуул өгүүлдэг болгосон. Тэгэл парламенттай анх тэгээ сонгуул өгүүлэл ороод Финляндийн парламент ч одоо 200 хүнтэй. Ер нь улс төрийн тогтолцоо манайхтай аягүй сонин штэ энэ ойролцоо. Бүх нийтээсээ сонгогддог ерөнхийлөгчтэй яг манайх шиг. Тэгээд 200 хүнтэй парламентаа тэр нь тэгтээ 13 ингэж бүсэд хувааж байгаа 100% пропорционал. Тийм үү. Тий, тэр бүс дотроо бүгд пропорционал. Тэгээд тэр дотроо тухайн үедээ бол эмэгтэйчүүд нэр дэвшээд хамгийн анх гэтэл шууд 200-аас ч 19 эмэгтэй парламентын гишүүнтэй болж байсан байна. Анхнаасаа шинээрээ бас ялангуяа 1917 онд шинэ Оросоос нь тусгаар тогтнол аваад шинээр цоо шинээр тухайн үедээ бол маш шинэлэг байгаа хэвчээ тий. Тийм байна. Чинь анхны сонгуулиар 19 гэдэг чинь 10% нэмэгтэй гэдэг чинь үнэхээр мундаг байна. За яг одоо өнөөдрийн байдлаар 200 хүний парламентад 92 нь буюу 46% нь 92 хүн 46% нь эмэгтэй. Тэгвэл бүр үнэхээр бүр юу ичиж хүүсээ харьцаа ер нь тэнцсэн юм байт тийм. Тэнцсэн. Тэнд бол ерөөсөө л тэр тайтай. Ерөөсөө тийм болсон. Бодтой. Энэ ч квот энэ гэж байдаг юм уу? Тэр угаасаа нөгөө нэр дэвшүүлэхдээ бүр ингэж энэ усуудын нэг юу байгаа. Квот гэдэг хүчээр биш байгаа даа. Харин тэгмээр байгаа юм. Наадах чи их зүг байгаа даа. Одоо манайх ч тэгдэг штеп. Тэдэн эмэгтэй квоттой байна гэж заачдаг. Тэгэх шаарцаал ярих гэдэг бол тэр квот энэ ямар ч хамаагүй надад санагдаад байгаа байхгүй. Яг энэ нийгэм дээр нь анханасаа тэр одоо нөгөө бидний яриад байгаа түрүүний яриадс нөгөө Йохан Вильям Снелман гэж хүний чинь тэр анхнысан гаргаж иржсэн дотор ч байгаа байхгүй. Ер нь энэ бид нар ийм нөгөө бид нар социал демократ гэхэлэр ингээд нэг үзэл баримтлал улс төрийн үзэл баримтлал бодогдсон шүү дээ. Гэтэл энэ улсууд ч юм болохоор яг тэрийг нэг үзэл баримтлал гэдэг нэг ийм онлайн ч юм уу хүний дотроо бодж явдаг биш яг тэр нийгмээ ийм яг ийм сошиал демократ гэдэг байдлаар байгуулъя гэдэг тэр дотор чинь угаасаа эмэгтэй хүмүүс чинь гэр бүлдчихсэн тэгэл яг л 50% шүү дээ тэр чинь бүхэл амьдралын яг л тэр үзэл санааг оруулсан хүмүүс нь тийм хүлээлттэй болохоор намууд нь тэгэл дэвшүүлнэ шүү дээ яах юм. Тэрнээс дандаа эмэгтэй эрэгтэйчүүд дэвшүүл бүр гайхаад те хин цонгохдохгүй. Тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүдийн тэр оролцоо бол квотаар өгдөг. За яах вэ магадгүй нэг эхэндээ нэг жоохон юм эхлүүлэхийн тулд нэг жоохон хүчилсэн байдлаар явуулж үзэж болох гэдэг. Дандаа ингэ тогтоох юм бол яг манай энэ дугаарын хязгаарлалт төгжрлийн асуудлыг шийдэн төр зургийн гэдэг тогтоол гаргаад одоо хэдэн жил болчих. Батүл дараагаас хойш одоо мэдгүй 10 хэдэн жил баг 20 жил болж. Тэгээд ингэ гацчихдаг шиг тэгж гацааж болохгүй байхгүй. Тэгээд тэрийг заавал авах хэрэгтэй буцааж. Тийм. Тэгээд анханасаа ингэж сурцсан. Тэгээд анханасаа чинь пропорционалаар явсан юм ба шүү дээ. Тэнгүүт яг сонгогчд энэ дээр бэлтгэгдчихэж байгаа байхгүй. Одоо манайх одоо за хоёр дахь удаагаа л явж явах шиг байна пропорционал 50% нөлөөг үлээ. Тэнгүүт
цоо шинэлэг юм болохоор нэг үлгэрийн баатрууд орж ирэх магадлал маш өндөр байгаа байхгүй. Тэнгүүт нэг сонгогчд хэрвээ бэлтгэгдчих юм бол энийг ингэж өгч саналаа өгч болохгүй юм байна гэдгийг мэддэг болчихно. Яг тийм ээ. Одоо 2012 оны сонгуул тэр үед 76 гишүүнээс манайх 28 нь пропорционалар сонгогдоод тэгээд уул нь бол яг тэр чин иргэд бид нар ер нь ярьж исэн байхгүй. За энэ чи хамаагүй сонгож болохгүй юм байна нөгөө оймсон тавьчуулагдаад ороод ирд юм байна. Ингэж болдгүй юм байна. Хин нэр дэвсний харах хэрэгтэй юм байна гэл ингээ ярьж исэн чинь нөгөөдгөө өөрчлөж байгаа. Тэгээд нөгөөдг мартчихна. Тэгээд одоо сая 2024 оны сонгуул дахиад пропорционал орж ирсэн. Одоо харин энэ пропорционалыг чинь дахиад 1-2 явуулж ич хүмүүс чинь одоо ойлгож эхлэн штэ. Тэгэхгүй бол ингээл манай Монгол улс яг сонио штэ. Яг нэг адилхан. Ядаж тэр тойргоо ядаж яг адилхан байдлаар ерөөсөө 1990 оноос хойш адилхан сонгуул ерөөсөө хийж үзээгүй болсон штэ. Дандаа өөрчлөн. Жохон өөрчлөн. Бүр болохоо ойлгоход бол тойрог нь өөрчлөн. Нэг аймаг авсан. Аймаг дундаа 3 бон, заримдаа 3 аймаг нэгтгэн. Ингээл заавал нэг юм өөрчилж. Тэгэхээр чинь эн чи яг үндэ бол тэр хүмүүсээ ч аюу толгойг нь эргүүлээд байгаа байхгүй. Тогтворч өгөхгүй байна. Тий. Тэр бас зоригтой юм шиг байна. За, яг тийм баг. За Финланд руу ирээд. За тийм. За Финландынхаа за нэг ийм байдлаар анхныхаа одоо ярианыхаа ихэнтэй хоёр улсаа ингээ харьцуулжээ. За гагах юу вэ? Хоёлаа ивент итгэжээд танилцуулъя. Тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг цахим ирээдүйд хамтдаа авраатай G-Mobile компани ивент итгэж байна. За G-Mobile нь хэрэглэгчтэй дараа төлбөрт үйлчлэгээний 40 мянган датагаа хязгааргүй ашиглаж бүх сүлжээнтэй хүснээр явах хэрэгтэй. За энэ багцаа илүү уян хатан илүү таатай нөхцөлтэй болгоод сарын суур хураамжийн 50% хөнгөлөх ийм урамшууллыг зарласан байгаа юм байна. За тэгэхээр 20 мянган төгрөгөөр хязгааргүй ярих хэрэгтэй. Тэгээд хязгааргүй дататай ийм дугаар авна гэсэн үг байна. За энэ урамшуулалд шинэ хэрэглэгч болох урьдчилсан төлбөрт үйлчлэгээнээс шилжих дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулан солих за эдгээр одоо үйлчлэгийг авснараа энэ урамшуулалт хамрагт боломжтой байна. За шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчид маань заавал салбарт хандлаггүйгээр My G-Mobile application, G-Mobile цаг MN вебсайт болон CV-гийн бүх салбараас eSIM-ээр дугаараа үсгээд авах боломжтой байна. За урамшууллын хугацаа нь 2026 оны 2 сарын 18-нд дуустал үргэлжилнэ. За дэлгэрэнгүй мэдээллийг 9810 36 дугаар утсаар авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. Ивент итгэжтэй баярлалаа. За Финляндийн боловсрол нь ер нь бол тэр боловсролыг анханасаа авч үзэхдээ эн чинь нэг бодлын одоо шинэ юм хийх чинь бас давуу тал байдаг тий. Тэгэхээр энэ улсад бас давуу тал байсан. Тухайн үед яг бусад улсуудыг харж байгаа. Ялангуяа нийгмийн сэтгэгч нар үндэслэгчт нь айгүй гоё гэх юм уу зөв гэх юм уу эхэлсэн байгаа. Урайлга эдрээ гаргаад бас нэг цоош анх удаага яг ингэж тусгаар тогтносон улс байгуулж байгаа болохоор айгүй иргэдэн ч гэсэн айгүй соргог ороод тэгээ ерөөсө боловсрал ерөөсө хитгэн зүйлийг авч үзэл тодорхой явуулсных нь нэг нь боловсрал ерөөсөө л тэр Финлянд хүмүүс нь бичиг үсэг байхгүй тий айгүй мó ер нь айгүй хэцүү болсон тий ядуу тарчиг хоол хүнсний дутагдалд орцсон эднэр гээд тэр дундаас нь хоёр одоо шинжлэх нь мэдээж тэр чинь ингээд судлахаар чинь олон талаас хараад олон талын юм ярьж болно хоёр том шинжилгээ байна. Нэгдүгээрт нь ерөөсөө орчин үеиж үлдэх модернизац гэх. Ерөөсөө тэр үе чинь нөгөө аж үйлдвэрийн хувьсгал чинь яг жинхэнэ нөгөө нэг мэддэг болсон тийм жинхэнэ өр өгөөж өгсөн. Тэгэхээр ерөөсөө үйлдвэржүүлээ. Ерөөсөө зоригтойгоор бид нар дэлхийн энэ мэдлэгийг өөрсдөө шууд авъя. Орчин үеиж. Тэр хойтох өмнөх юмтайгаа зууралтгаа болие. Тэгэхээр тухайн үед айгүй хэцүү байсан, амьдрал нь хэцүү байсан хүмүүс шууд дэмжсэн. Тэгээ одоо болие гэх тэр дундаа боловсрал бол тусгаар тогтнолын баталгаа гэж ярьж байна. Боддоо одоо яг энэ тэд нар чинь бас нөгөө Оросын Шведээс гэж одоо нэг баг урд нь ерөөсө тусгаар улс байгаагүй. Шведийн эзэнт гүрний нэг хэсэг байж ирсэн. Дараа 200 жил нь очоод нөгөө манжин юунд ордог шиг Оросын хараанд орсон байж ирсэн. Тэгэл одоо ерөөсө манай тусгаар тогтнол бол боловсрал юм байна. Финлянд хүн болгон боловсралтай болох юм бол бид нар тусгаар байх юм байна гэдэг. Тэгэхээр чи анханасаа ингээд боловсролыг чинь шал өөр төвшөндөө авчиж. Манайх шиг ингээд
боловсролын асуудал гэхээр багш нарын цалин гэхлээр нэг юм нийгмийн халамж өгөх гэж байгаа юм шиг тийм. Багш нар чинь цалин багтаа вэ штэ. Нэг юм халамжийн бодлого талаар хараад идэг. Тэгтэл Финлянд бол анханасаа энэ улсыг ерөөсөө цаашдаа улс шиг тусгаар улс байлгах ерөөсөө үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь Финлянд хүний боловсрол. Ингээ харчгаар чинь шаал өөр. Одоо гарц зарцуулж байгаа мөнгө нь өөр. Тийшээгээ цалингаас авахуулаад бүх юм өөр болж байгаа. Яг тийм байна. Ганцлах энэ хараа эдгээр чинь шууд ингээд хүлээж авчиж байгаа байхгүй. Энэ яг чухал юм байна гэдэг. Тэгэхэд манайх одоо яаж байгаа гэхээр эрүүл аюулгүй боловсралтай хүн гэдэг нь зүгээр юм амны уншлаг зүгээр л тэнд явж идэг үг шиг ингээд санагддаг болсон байна. Хинч тэр ингэж хүлээж авдаггүй. Зүгээр л явж идэг зүгээр нэг үг өгдөг шүү дээ. Тийм үг шиг одоо хандаад байгаа болохоор эднээс тэрүүгээр ялгаатай. Ялгаатай. Маш ялгаатай. Ялангуяа одоогийн нийгэмд одоо яаж уул нь монголчууд маань бүгдээрээ ер нь ярьж байгаа л энэ боловсрал гэдгийг л ер нь ийм байгаа юм. Яагаад боловсрал гэдэг нь вэ гэхээр дэлхийн банкны судалгаа байгаа. 2019 онд хийгдсэн судалгаа. Тэр судалгаагаар ингэж гарсан байгаа. Монгол хүний бүтээмж хэрвээ Сингапур хүний бүтээмжтэй адилхан байсан бол тэрний бүтээмж гэдэг чинь үндсэндээ л бол боловсролын системээр л тэр хүн тийм бүтээмжтэй мундаг хүн болон зөвхөн тэр хичээлдээ сайн гэсэн үг шүү дээ. Бүтээмжтэй байна гэдэг чинь чадварлаг, ёс зүйтэй, ажилтны өс. Тийм байсан бол манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн шууд 30%-аар илүү байх гэж. Өөр юу ч өөрчлөхгүй шүү дээ. Зөвхөн хүмүүс нь л Монгол хүмүүсийн оронд Сингапур хүмүүсийг авчираад багшийнхаа оронд багшийн тавиал тий, даргийнхаа оронд даргын тавиал, компани захирлынхаа оронд захирлыг тавьж үзэж гэнэ гэсэн үг. Тэгэл тавих юм бол шууд манай дотоодын бүтээгдэхүүн. Манай дотоодын бүтээгдэхүүн одоо нэг 100 их 80 26 тэрбум доллар байгаа. Тэгвэл шууд 100 их 80 биш 130 их 80 байх гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм нэг боловсралдаа одоо мөнгөөр бол бүр ирээдүйн хэд холдоо хэрэгтэй биш. Энэ бол ерөөсөө л хамгийн ялангуяа Монгол шиг Финляндын шиг харах юм бол Монгол шиг ийм цөөхөн хүн амтай яг энэ адилхан юм том гүрнүүдийн хооронд байхад бол боловсралд оруулж байгаа энэ хөрөнгө оруулалт гэдэг бол ердөө магадгүй хэдэн том мега төсөл гэдэг нь нэг хамгийн нэгдүгээр зэргийн мега төсөл боловсрал тэдэнд өргөө тавина гэж зарах юм бол ингэж хэрвээ итгэж чадаад итгэл үнэмшилтэй одоо улсын хурлаар энийг батлаад явах юм бол энэ Финлянд шиг үнэхээр Финлянд шиг бол ердөө л юм. Зүгээр за дотгош нь ороод ярих юм бол Финлянд боловсрол үнэгүй байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг төрөөс юмыг үнэгүй өгч чинь халамжийн бодлого гэдгээсээ өөрөөр харж байгаа. Энийг өгөхлөөр ерөөсөө л Финлянд улс тусгаар улс байхын тулд боловсрал гэж байгаа болохоор энэ чинь эдийн засгийн хөтөм хүчрэг байхын тулд хүмүүс нь ийм байх хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө бүх хүндээ үнэгүй боловсрал болгочих. Философийн зүг рүү гараад байна. Хувийн сургуулиуд бас байгаа. Тэгэхээр тэрийг яадаг гэж хувийн сургуулиудынх нь гэхдээ эцгийнхэн мөнгө төлөхгүй. Яг нөгөө улсын сургууль чинь үнэгүй биш шүү дээ. Төсвийн мөнгийг өгч байгаа шүү дээ. Тэр мөнгийг нь хувийн сургуульд өгчдөг байна. Тэгээ та нар өөрсдөө наатгаараа тий яг л төсвөөс гарч байгаа мөнгөний нөгөө менежментийг цөөхөн тооны сургуулиуд байдаг. Менежментийг л хувийн аваа явж байгаа. Хувийн хүмүүс чадна гэж байл энэ мөнгөний өгмө энийгээр хийгээл өгч. Тэд нар төлбөр авахгүй. Төрийн сургуулиуд нь мэдээж менежмент эдгээр бүгд төрийн албаа агч төр менеж хийж байна. Хувийн сургууль гэдэг ойлголт нь тийм маа гэдэг үг чинь. Одоо ер нь боловсролын асуудал юм байгаа бох. Тухайлбал зөвхөн яг энэ дээр яг хөө ингээд хоёр улсын юм ингээд боловсролын талаас ярил маш олон өнцгөөсөнд ярьж болно л да. Яг энэ дээр бол манай хувийн сургуулиуд ч гэсэн байж байгаа. Бас нэг урсгал зардал дээр мөнгө өгдөг байхгүй төрөөс. Хэрвээ 10 саяас жилийн төлбөр нь 10 саяас доош байвал мөнгө өгдөө. 10 саяас дээш бол өгөхгүй Монголд. Тэгээд бүр бага төлбөртэй байх юм бол арай их өгöd багасгасаар байгаа. Тэгээ 10 сая хүртэл нь явуулаа. Тэрнээс хойш бол та нар өөрсдөө төлбөрөөр өөрсдөө бизнесээ хийгээд яваа гэдэг. За энийг бол манай хүмүүс мэддэм үү, мэддгүй юм уу эсэргүүцдэг. Энэ Финлянд ч бүр ингээд өчтдөг байх нь 100% өчтдөг байх нь шүү дээ. Яагаад вэ гэхээр одоо хэрвээ энэ хувийн сургуулиудыг хэрвээ бид нар одоо Монгол одоо төсөвт байхгүй энэ мөнгийг зогсоох юм бол төрийн энэ ачаанаас чинь энэ хувийн сургуулиуд ч үүрэлцээд байгаа байхгүй. Хэрвээ тэгвэл энэ 10% хүүхдүүдийн 10% хувийн сургуульд байгаа. Одоо бид нар 3 хэлжэр хичээлж байгаа. За хувийн сургуульд мөнгө өгөөд энэ яахлаараа мөнгө өгд ингэ зогсоолоо гэж үзээ тий. Тэгээд зогсоохт бол энэ 10% ихсээд одоо бараг сая орчим хүүхд байгаа эднэрийн тий энэ дахиад 100 мянган хүүхдийг гараад ирэхээр хаана сургуулийн байрлал байна. Тэгэхээр багш нар нь хаана байгаа юм тий. Тэгэхээр ингээд боловсролыг харж байгаа өнцгөө жоохон өөрчлөмөр байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд чинь хувийн сургуулиудад тэр өгч байгаа тэр хувьсгал зардлыг чинь
нөгөө төлбөр нь бага болохоор арай жоох их өгöd байгаа чинь тий. Тэр үнэхээр энэ төрийн ачаанаас үргэлжлэж байгаа гэдэг утгаараа. Нэгдүгээр нийтдээ тэгээд төсвийнхээ зарцуулж байгаа тэр нийт төрийн сургууль зарцуулж байгаа мөнгөнийхөө хүүхэд нь 10% хувийн сургууль явж байгаа биз. Гэтэл нийт зарцуулж байгаа мөнгө ба шүү дээ тэгвч 4% хувийн сургуульд өгч. Тэгэхээр боддоо 10% хүүхдэд 4% мөнгөөр гэхэлэр эдийн засгийн хүч ашигтай байгаа зэрэг нарийн ярих юм бол. Тийм байна. Тэр төрийн сургуульд өгнө гэдэг чинь төрийн эмч сургуулиуд өгөхөр чинь тэр чинь зардлаас аягүй өндөр байгаа байхгүй. Тэгэхээр 10% хүүхдэд зарцуулж байгаа тэндээ 4% өгнө гэхэлэр альч талаар нь бодсон тэр хувийн секторыг дэмжиж байгаа биш ээ. Төр одоо ажиллаа хийж чадахгүй байгаа үедээ хувийн хүчийг ашиглаж байгаа байхгүй. Гэхдээ магадгүй эдийн засгийн хувьд бол ашигтай байдлаар ашиглаж байна. Их мэтэл. Тэгээд ингээд боловсролын энэ төлбөр гээл энэ асуудлыг ярихаар ингээд ялгаа гараад ирж. Хүртээмж манад бол хот хөдөөгийн ялгаа хүртээмж маш өндөр болсон. Сая өнгөрсөн PISA-гийн шалгалтын үед манай хөдөөний ер нь дундчлаад аваад үзэх юм бол 2 жилийн ялгаа гарсан байна гэж байгаа. Насны адилхан мөртлөө боловсролынхын түвшин хөдөө хотын ялгаа 2 жилийн ялгаа гарсан. Тэнд нэг шалгалтынхаа дүнгээр тэгээ гараад ирсэн. Тэгтэл Финляндийн хол бол тийм юм байхгүй. Тэгш маш юм тэгшгэн болсон. Багшийн мэрэгжилдээ. За хоёлаа ингээд яриад байвал одоо өргөжлөл яриад тахоо. Одоо яг Тэгээ хоёлаа харин Финландаа ярихгүй бол цаг нэлээ явцсан юм шиг. Тэгээ Финляндийн багш нь одоо багшийн мэрэгжил дээр Финлянд одоо би нэг дандаа харьцуулж яриад байгаа Монгол улс ч байгаа тий. Багшийн үнэлэмж дээр бол Финлянд заавал магистр байх хэвээр. Ер нь бол Финлянд багш бол цалин тэгээд нийгэмд эзэлж байгаа нэр хүн дээрээ эмч хуульчтай адилхан зиндаан тий. Өстой баярлалаа. За яагаад эмч хуульч гэдэг нь гэхээр ер нь энэ барууны орнууд чинь хамгийн их өндөр нэр хүндтэй цалинтай мэрэгчлүүд дотор чинь эмч хуульчээр ордог байхгүй. Эмтэй ордог. Тэгэхээр Финлянд бол багш нар тийм өндөр юутай нэр хүндтэй цалинтай. Ер нь нэг дундчаар Финлянд багш бол нэг Монгол сарын цалин нь бол нэг 3500 $600. За төгрөгөөр шилжүүлвэл 10 сая гараа авчихна шүү дээ. За ийм цалинтай ийм ялгаатай. Монголынх болохоор Монгол багш нар сая одоо нэг $1000 болгоё гэж ингээд ажил хаяал боо юм болоод байгаа. Тэнд бол одоо аль хэдийн 4 дахин их одоо зорж байгаагаас 3.6 дахин их ийм цалингийн ялгаатай. Тэгээ хүүхдүүдтэй нөгөө хичээлийн орчин нь ингээд нөгөө одоо л нөгөө дэлхийд даяар яригадаад байгаа заах хүнийг сургаа заадаг биш ингээд нөгөө одоо бол ингээд from teaching to learning approach гэж юм яригадаад байгаа. Хүнд ингээд зааж сурахаас илүүтэй өөрсдөө тэдэн суралцдаг. Финляндийн тэгээд бага ангийн хүүхдэд нь юу байхгүй шүү дээ, шалгалт байхгүй. Шалгалт авч хүүхдийг стресс төлөхгүй. Тийм байна. Зүгээр тэнд нь хичээлээ заагаал тэгээд хичээлээ заахтаа тэр нь дандаа хүүхдүүдийг өөрсдөөр нь сургадаг тийм хүнд юм зааж ингэж нэг чи ингэж тэгж биш тийм гэдгээр өштэй тоглоом юм тэр орчинд нь ийм байдлаар сургадаг. Үндсэн одоо манай Финляндийн боловсролын ялгаа гэх юм бол ийм. Тэгээд хичээлийнх цаг хугацаа нэг гоё юм тааш даалгавар багангтай бол байхгүй. Даалгавар маш багтаа. Үнэхээр сурах гэж байгаа бол тэр сургууль дээрээ л сурна. Тэ гэртээ очиж сурдаг сургууль дээрээ голдуу сур. Өдөрт 4-5 цагийн хичээл ихэвчлэн 45 минутаар явдаг. Нэг ийм онцлогтой бар. За яагаад энийг ингээд сонсохоор ингээд үлгэрийн юм шиг ингээд үлгэрийн чиж ингээд хүслийн жагсаалт шиг юм яригдаад байна гэхээр цаатал дээр нь энэ зарцуулж байгаа мөнгө нь байгаа. Боловсролын систем. Ер нь 2015 оны Инчоны тунхаглал гэж тэнд нэг олон улсын тийм Declaration on Education гэдэг боловсрал дээр нэг тунхаглал гаргасан. Тэр нь яасан бэ гэхээр ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх аливаа улс 6 руу төгсөн хувийг боловсралдаа зарцуулбал за мөн нийт төсвийн зардлынхаа 20 орчим хувийг тий боловсралдаа зарцуулах юм бол зарцуулахыг зорцгоё. Ягаад гэвэл цаашдаа ер нь дэлхийд даяараа энэ бүх юм чи ерөөсөө энэ бүх нөөц мөцсөн дуусаад байна. Байгалийн баялагын ч гэсэн дуусна гэхэлэр одоо ерөөсөө энэ хүн төрөлхтний бараг аврах юм чи ерөөсөө боловсралтай хүмүүс тий. Тийм болохоор боловсралтай анхаарал хандуулъя гэж яадаг. За тэгэхээр одоо Финлянд улс бол 2024 онд 6.4% нөгөө 6% гээд дэлхийд зориод байгаас. Тэгтэл Финлянд аль хэдийн 6.4%
4%-га дотоодын бүтээгдэхүүнийхээ 20 тэрбум долларыг манай дотоодын бүтээгдэхүүн нийлээд 26 тэрбум байхад 20 тэрбум долларыг боловсролтой зарцуулж чадж байгаа болохоор тэр тийм багш нар нь өндөр цалинтай сая яриад байгаа хүртээмж сайн, орчин нь сайхан гоё ийм бүх боломжийг чинь тэр хамгийн гол нь явж ерөөсөө амьдрал дээр бол тийшээгээ бодлого гэ яриад нэг гоё тийм байдал юм болох чинь хамгийн гол нь тэрэнд санхүү. Яг тэр төлөвлөгөө. Тэгэхээр тэр санхүүгийн тэгж тавьж шийдэж өгсөн. Манай Монгол улс ямар байдээ? За нөгөө харьцуулаа явъя тийм ээ. Монгол улс 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6%-ыг зарцуулж ирсэн. Одоо 25 онд бол боловсролыг дэмжижэлгээд бас нэг сая нэг нэлээ юм болж жоохон нэмсэн. Одоо 5.2 байна. Тэгвэл нөгөө манай чинь дотоодын бүтээгдэхүүн чинь бага болохоор тий. Бага болохоор нэг 5.5 их найд буюу 1.5 тэрбум доллар гэсэн боловсролын салбартаа зарцуулж байгаа мөнгөн тэр. Финлянд бол 20 тэрбумыг ингээд зарцуулж байгаа. Тэгэхээр ерөөсөө явж энэ бүх одоо үнэхээр энэ боловсролыг тэгэхээр юунаас эхлэх хэрэгтэй болж байна вэ гэхээр ерөөсөө энэ боловсролыг яаж харах юм бэ гэдгээс л боловсролын салбарыг хүүхдүүдийн боловсролыг гэдгээс л ер нь эхэлж яриа эхлэх ёстой биш үү. Тэгээд сая багш нар ажил хаялаа Монгол улс гэхэд энэ багш нарын цалин нэмий энэ багш нар чинь амьдрал хэцүү байна гэдэг үндсэндээ л тэр багш нарын нийгмийн халамжийн талаас л яриад байгаа болохоос биш энэ боловсрал гэдэг чинь энэ Монгол улсыг нөгөө цааш нь авч явах номер 1 мега төсөл шүү гэдэг талаас нь авч үзэж ерөөсөө альж төвшөндөө ингэж харж чадахгүй л болвол энэ боловсрал руу болвол мөнгө тавьж чадахгүй бол тэр яриад байгаа нэг жижиг сажиг юм өөрчлөлт ямар ч өөрчлөлт орохгүй л дээ. Тэгтэл Финлянд улс бол тэр дэлхий зориод байгаа 6%-ийг зорж байгаа 6.4%-ийг аль хэдийн бүр анханасаа улс байгуулахдаа л энэ асуудлаа ойлгоод эхэлцэндээ ингээд яг тий. Давуу талтай. Тий. За хэл ивент тэтгэгчээ танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэж байна. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт бүр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-с сонгох боломжтой. За баярлалаа. За баярлалаа. Манай MMS айгуу гоё компани шүү дээ. Ногоон ирээдүйг хөгжүүлээгээд айгуу гоё яриатай. Тэг яг өрөөндөө тохирсон юм үйл ажиллагааг болдог байхгүй. Нарны зай хураагуурын шийдлүүдийг яг үйлдвэртэй албан ёсны дистрибьютор болсон. Тэгэл яг ингээд оруулж ирж худалдаалдаг. Өстой гоё компани байна. Зөв. Нарны зайн зүгээр айл өрхөөдөд хэрглэж байгаа нарны зайн шийдлүүд бас байгаа. Тий, байгаа. Одоо манай гэр оролцохын бүгдээр аваад тавьчих юм бол утааг болчих шүү дээ. Хөг нэг гоё юм байна. Утаагүй болохоос гадна хэрвээ одоо юу гэдэг өглөөгөр ч юм өдрийн цагаар ч юм хураагур хийж агаад төвийнхээ хүч рүү эртнэ систем рүү нийлүүлээд мөнгө олж болдог тий. Нэг тиймэрхүү юунууд байгаа шүү дээ. Уул нэг яригдаад ерөөсөө тэр хэрэгжүүлэхгүй байна тий. Ерөөсөө сурталчлаад дэмжиж өгөхгүй байна л дээ. Дараад идэх юм уу яагаад идэх. Яг үнэн их гээл тэгээд нөгөө үн их гэдэг аргагүй шүү дээ. Манай 4-р цахилгаан станц эдэр чинь нүүрсээс маш хямдхан аваа. Тэгээд дээр үеийн хөрөнгө оруулалтын зардал байхгүй тий. Нөгөө дээр үеийн системээс ирсэн. Тэрнтэйгээ харьцуулаад тэр чинь биш шүү дээ. Ягаад гэвэл нөгөөдөл чинь шинээр 5-р цахилгаан станц барья гэсэн чинь киловатт цаг нь 7-8 доллараар бүтэж байгаа байхгүй. Гэтэл тэр чинь одоо ч бодвол нарны станц тэднээс хямдхан болсон байхгүй. Хуучныгаа л нэг яг тий ингээд нөгөө эн чинь Оросууд барьж өгсөн хөрөнгө оруулалтын юм гэж байхгүй шүү дээ. Өөрийгөө Оросууд зардлал аваа явбал. Бол манайх одоо нэг тооцоол хийгээд за энэ одоо нарны зай хуруугаар авчих юм бол тэдэн жил хэрэглэх байсан нүрсээ одоо ингээд явчих юм байна ч юм уу тий. Ямар ч ингээд тооцоол хийх юм бол нарны зай чинь хамаагүй ашигтай гарч байгаа байна. Ашигтай гарч. Одоо бол ер нь бүр их хэмжээгээр үйлдвэрлэл ярих юм бол бүр 2-3 цент руу ороод ирсэн. Маш юутай болсон шүү дээ. Ер нь эдгээр ч нэг бас нэг дундаа нэг нөгөө компьютер дээр нэг ярьдаг хууль шиг хуультай 10 жил тутам нарны энэ зай эднэрийн чинь үн чинь 2 дахин хямдраад байгаа байхгүй. Ягаад гэвэл технологи хөгжөөд шүү дээ. Тэгэхээр ер нь ийшээгээ 3 доо орох хэрэгтэй л дээ. За баярлалаа. За үргэлжлэе. За Финляндийн багш нартаа жоохон одоо цалингийн ярьсан юм чинь тий. Тэгэхээр өндөр цалинтай тавьчаад тэгэхээр Финляндийн багш нарт бол бүгдэнд магистр цолтой байх шаардлагатай. Магистр цолтой. Тэгээд өндөр цалин доктор маш өрсөлдөөнтэй явдаг.
нэр хүндтэй. Тэгэхээр одоо манай дээр бол за багш нарыгаа гэж одоо ер нь сая одоо хоёлаа ярьж штэ. Цалин нэмээд нөгөө тал дээр бол эн чинь нэг тэр тэнд байгаа нэг багш нарынхаа халамж нийгмийн халамжийн асуудлыг шийдэх гэж байгаа ажил биш болохоор уг нь дараа нь шууд үргэлжлүүлээд одоо бүгдээрээ багш нарынхаа тий ёс зүй, ур чадвар тий тэгээд бид нар эцсийн үр дүндээ бид нар ирээд өгөхөд одоо үр хүүхдүүдэд бэлдэж байгаа юм чинь тэр асуудыг бол зайлшгүй ярих хэрэгтэй. Ер нь манай ганцхан багш нар ч биш яг ингээд шулуухан хэлгээд магадгүй би ч өөрөө дотор норж байгаа. Яг ингээд хариуцлагын юмыг нэхэд эхлэхээр амар дургу. Тэ эсэргүүцэддэг. Одоо нэг зүгээр бодиттой жишээ ярил л да. Гүйцэтгэлийн үнэлгээ гэж одоо манай дээр хийгдэж байгаа. Тэгтэл тэр үнэлгээнд дээр ч ороод сайн үнэлгээ авсан багш нар нь илүү мөнгө аваа явдаг. Тэгэхээр тэрэнд ороод муу үнэлэгдсэн буюу цалин авч чадаагүй багш нар нь тал нь шууд эсэргүүцдэг шин. Ерөөсөө тэр зөв систем байна уу? Тэр нэг их чухал биш. Ерөөсөө л энд оролцоогүй ийм алдаатай боллоо ч болон сайжруулах талаар ярихаасаа илүүтэй. Тэгэхээр ер нь энэ ганцхан энэ багш нарын асуудал биш. Ер нь монголчуудад одооны л нэг ийм нийгмийн л нэг ийм төр зургийн нэг юм болчиход байна л да. За тэгтэл энэ юуныхаа Финляндийнх болохоор тэр нөгөө талд ер нь бүр сонгон шалгаруулалт явагдаад тэр ийм хэрэгтэй юм хийж байгаа багш миний хүүхдийг хүмүүжүүлж байгаа багш нарыгаас сайн одоо харж үзье гэдэг утгаараа юм явахгүй байгаа ш. Тэнд юу гэхээр тэр яг одоо нээлттэй хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөж байгаа байхгүй. Би багш болмоор байна гэж. Тэгэхээр чинь шаал хоёр өөр юм. Нэг нь бол би ингээд өдөржингөө хичээл заадаг ч юм уу ингээд хэцүү гэх тийм утгаараа биш. Яг чөлөөт хөдөлмөрийн зах зээл дээр бол ажлын байр нь болохгүй өөр боломж бол гараал хийгээ явдаг штэ. Тэр хүн чинь тэгээд тэнд бол тэр багш нар нь тэр юугаар орж ирнэ. Яг л тэр өрсөлдөөл маш өндөр ёс зүйтэй ур чадвартаанууд нь ажилдаа ороод өндөр цалинтай гоё нэр хүндтэй ийм ажил аваа хийдэг. Шведийн багш нар, Финляндийн багш нар гэвэл ийм байна. Харин энэ бол юу вэ гэхээр одоо манай багш нараас бас сонсож байгаа бол жоохон буруу ойлгож магадгүй энэ бүгднгийн л бүгдээрээ ер нь бодит нөхцөлийг л хэлж байгаа юм шиг. Төрийн зүгээс бол тэр үнэхээр тэр санхүүгээ тавьж чадахгүй байна. Одоо тухайлбал Финляндыг харах юм бол ингэх нь шүү дээ. За бид нар төсөв батлахтаа засгийн газраас за бүгдээрээ энэ жилийнхээ төсвийн 20% нь боловсрол дээр тавьчаа. За үлдсэн 80 дээр нь яриа. За хэд байдیں۔ Хувийг нь эрүүл мэнд дээр тавьчаа нийгмийнхээ. Энэ хоёр салбар дээр. За үлдсэн дээр том мөрөөдлийн гой том төсөл мэслийг ярих гэж болох л байхгүй. Швед бол яг тэгж яваад байгаа байхгүй. Боловсролыгаа тавьчаад тэгээд үлдснийгээ тэрийг яг л анханасаа л тэр зарцуулж байгаа мөнгөө энэ ерөөсөө энэ маш хамгийн чухал нь энэ юм чингээ тавьчихдаг. Тэгэхээр төр засгийн зүгээс ч гэсэн одоо төсөв батлахтаа ийм шаал өөр хандлагаар харах хэрэгтэй болж. Заавал энийг аваачаад хуульчлалтыг шахаал хүчээр ингээл шахаад тахаас илүүтэйгээр энийгээ бүгдээрээ ойлгоцсон байх юм бол тэгээд Монгол тухайн улсад бол маш богинохон хугацааны ер нь сэргэлт авахд хэрэгтэй гэж байна. Тийм олон жилийн ч биш. Энэ Финлянд улс жагаад тэгвэл нөгөө түрүү нэг дагс дурдсан тийм ээ. Авилгаар ялангуяа манай энэ Скандинавийн хойгийн орнууд бол бидний үнэхээр тэндээс юм сурмаар байл номер 1 хичээл юу гэхээр тэнд авилгахгүй байхгүй. Одоо дэлхий дээр авилгын хамгийн бага авилгатай улс гэдэг Денмарк бас тэр Европын хойд хэсэгт байж байгаа шүү дээ. Финлянд 2 дараа явж. Тэгээ эргэн тойрны заалтад Норвег байна тий. Нөгөө бид нар Норвегийн саман гэж яриад байдаг. Тэр тэнд байгаа тэр улсууд авилга байхгүй. Бага. За байлаа гэхэд одоо тэр дэлхий дээр байгаас нэг дороо явж. Тэгэхээр ийм энэ угаас анханасаа авилгагүй тэгээд асуудлаа ингээ зөв ойлгоцсон газар угаасаа тэнд зүгээр органикаараа 46% парламент нэмэгдэж байсан гэж. Тэр хүмүүс чинь гарч ирснээр боловсрол руугаа энэ анхаардаг энийг ч маш сайн ойлгож байна. Тэнд ямар ч тийм боловсролд их мөнгө зарцуулаа, бага мөнгө зарцуулаа гэсэн маргаан байхгүй. Багш нарынхаа цалин ингэж нэмэх ёстой гэх ёстой гэсэн маргаан байхгүй. Ийм байдлаар явж байна. Манайх бас яг хуу Финляндаас зүгээр одоо тэрнийг сонсноог үе нэг эдүүтэй ингээд нэг багаангийн хүүхдүүд нэг математикийн юу байгаа. Цахим одоо цахимаар авдаг бодлого бодоод гэрийн даалгавраа бодоод байгаа тийм том систем байна. Одоо манад хэрэгжиж байгаа Монгол улсад. Тэр Финляндийн боловсролын тийм Финлянд компани бүтээгдэхүүн Финлянд хэрэгжиж байгаа. Тэр жишээлбэл яадаг вэ гэхээр одоо нэг ялгааны
хүүхдүүдэд одоо энэ технологи ашиглаад түрүүний яриадс нөгөө нэг хүүхдүүдийг тааваар нь ч юм уу ингэж нэг хэвлсэн маягаар ингэж шахахгүйгээр хичээл заалгаж сургадаг арга гэдэг шүү дээ. Тэрэн дээр энэ шинэ технологи орж ирснээр маш боломжтой болгочтой. Хүүхдүүд нэг тэр патан дээр оруулаа, нэг бодлого бодлоо. Чадживэл дараагийн бодлого хүүхд болгонд өөр гараад ирнэ. Чадахгүй байгаад байвал тэр хавьд дахиад жоохон гэж бодоод нэг сургаад тэгэхээр яг нэг дор нэг бодлого бодох биш. Эдүүтийн жишээл онцлог нь тэр байхгүй. Хүүхд болгон чадж байгаараа ингээд тэг шаал өөр төвшний хүүхдүүд ингээд зэрэг хичээлээд байна. Тэгээд дүн тавихтаа яг ингэж шалгалт авч байгаа дүн тавихаар биш хэр ахисан байна гэдгээр нь тавьчихсан. Наа чи ямар зэн гоё юм бэ те. Харин тий. Тэгэхээр энийг ч одоо уулын технологи бол яг энэ боломжийг олгоод байгаа байхгүй. Яг одоо Монгол ялангуяа юм хүн ам ингэж нөгөө тархан суурьсан Монголд улс бол маш тохиромжтой. За эдүүдэн чинь нэлээд шүүмжлэл авна штэ. Тэгэл тийм үү тий. Манай хүүхэд тэр их орой ирсэн чинь миний гар утсан дээрээсгээ хүлээгээ сууж заавал энийг цаасаар өвчгöd яад юм бэ ингээл тий. Тэгэхээр яг юм ойлгоцсон байх юм бол тэр эцгийнхэн хүүхдээ бодоод тэр чинь өөрийнх нь л хүүхдээ шүү дээ. Энд чинь нэрээ цаасаар өгвөл яг нэг хэвийн л мөгч таарна шүү дээ. Нэг хэвэн цутгах гад тий. Харин тий. Тэгэхээр нөгөөх нь бол ийм ингээ ярих юм бол нэг үндсэн нөгөө энэ боловсролынхаа системийн цаад философи нь өөр. Тий. Наадах чинь бол энэ хүүхдийг яг тохирсон хэвэнд нь цутгах гад шүү дээ тий. Яг улсаас онгож өгсөн нэг хэв биш. Энэ нэг бот гэдэг хэвэнд цутгаж өгөх гэдэг. Тий. Тэгчээ тэр хүнийг сайн мөгийн хэмжигтэй одоо ийм төвшөнд байсан байна. Сайн ихсэн байна. Онц. Тэрнээс биш яг ингээд энэ төвшөнд мэдээж их сургуульд орох үед бол өөр л дөө. Тэр 12 дугаар анги хүртлээ бол заавал тэгж яг тэг анги шат шатандаа ингэж хэрчүүлж явах албатай биш аахгүй. Тийм ээ. Өстой гоё систем байна. За ганцхан хоёулангийн цаг дуусчлаа. За. Яриаггүй юм нэлээл үлдчих шиг боллоо тийм ээ. За яг ер нь деталь руу ороод ирэл бас арай жоохон бас сонирхол алдчих жоох. Ер нь яг ерөнхий үндсэн зарчмуудыг нь бол үндсэндээ Финлянд улсын ийм учраас Финлянд улс боловсрлороо одоо хөгжсөн улс гэж ингэж нэрлэгддэг. За үнэхээр бүр атаархмаар юм байна. Манас боловсролын систем. За яг удахгүй тэгээд гайгүй гоё болчих واخ тий. Гоё болно. Тий. За амжилт хүсье танд. За баярлалаа. За баярлалаа. За баяр та. За өнөөдрийн нэвтрүүлгийг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон цахим ирээдүйд хамтдаа ураатай G-Mobile-ийн сэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 студioны од мөндөр радиогоор хүрлээ. За ганцлаагаа маш их баярлалаа. За баярлалаа. Хараа уулзлаа баяр та. За баяр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.